За сонирхолтой судалгаа гарсан байна. Тэгээ их хурл би энэ өргөдөл гомдуудыг бас ингээ харж байхад ихэнх зарим нь одоо хууль эрх зүйн танин мэдгүй шин чанартай холбоотой асуултууд бас нэлээд байгаад байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой байна нөхөр бидний зүгээс баталсан хуулиа хэр зэрэг сурчилж байна уу гэдэг асуудал бол маш их дутагдaltaй байгаа юм шиг харагддаг. Тийм учраас одоо их хурл энэ баталсан хуулийг сурчлах талаар одоо яг ямар суугаар юу хийж байна вэ? Надлаа ирж байгаа өргөдөл гомдлын дийлийнх нь баталсан хуулийг тодруулах, асуух гэдэг юм уу? Энэ бол одоо яг бодит нөгөө өргөдөл гомдолтой холбоотой асуудал шийдэх зүйлтэйгээ холилдоод ирэхээр бас нэгдүгээрт юу байна? За хоёрдугаарт энэ орон сууцны компани сөөх нийтийн тээвэр гэл одоо энэтэй холбоотой асуудлууд барилгын яамд одоо шил хамгийн өндөр байна гэдэг тухайлбал юу гэдэг юм бэ? Яамдуудаас хамгийн өндөр нь барилгын яам гэх шиг боллоо. За 3 дугаарт нь гадаад амьдарч байгаа иргэд тэг гинэ. Манай гадаад амьдарч байгаа иргэд эсвэл мэдэхгүй байна уу? Эсвэл одоо нөгөө холбох тэднэртний саналыг авах юм жоохон болсронгуй биш байна уу те? Энийг бас тодруулмаар байна. За сэтгэл ханамж 40-84% гэж байна. Энэ одоо 84% хүртэл сэтгэл ханамжгүй субъект нь аль нь вэ? За ерөнхий сайд тавьсан асуудлуудаас харахад хамгийн их нь за санхүүгийн дэмжлэг бол ойлгомжтой байна. Хамгийн их нь байна. Дараагийн нэг ороод ирсэн юм нь томилгоотой холбоотой гинэ. Тэгээд томилгоотой холбоотой гомдол санал хүсэл тэгэхээр энэ яг ямар одоо субъектүүд байна вэ? Магадгүй тэр томилсон одоо хүмүүс нь оронд нь халагдсан хүмүүс асуудал тавиад байна уу? Эсвэл тэр томилсон газрын албаа хаагчд байна уу? Эсвэл тэр салбарын хэрэглэгч нар ард иргэд байна уу гэдэг дээр бол наривчилсан юм судалгаа тооцоо байна уу? За 3 дугаарх нь энэ өргөдөл гомдол иргэд ирүүлээд байдаг. Шийдэхгүй удаагаад байдаг. Эсвэл хамгийн их өргөдөл гомдолд ирээд идэг хүмүүст энэ хариуцлагын асуудал гэж яг ямар юм тооцсон бэ? Энд одоо өргөдөл гомдол санал ихээр ирээд байна гэдэг чинь ажиллаа эсвэл муу хийгээд байна уу те? Тэр муу хийгээд байгаа хүмүүст ямар хариуцлага байна уу? Бид нар ч гэсэн одоо нөгөө өргөдлийн мянган хороотой холбоотойгоор бол би бол тийм санал өгсөн. Хууль эрх зүйн шаардлагатай бол хууль муулинд нь өөрчлөлт оруулалт юм уу яадгийг. Хамгийн их өргөдөл гомдол ирээд байгаа асуудлаа шийдэхгүй удаагаад байгаа газруудад хариуцлагын асуудал ярихгүй бол тэгээд энэ нь цаашаа явахгүй юм бэл. Тийм учраас бидний хувьд одоо бас энэтэй холбоотойгоор асуумаар байна. За ажлын хэсгийн 6 дугаар микрофоныг 6 юу? За 6 дугаар микрофоныг. За гишүүний асуултанд хариулъя. 1 2 3 4 5 6 асуудал ярьлаа. За батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажил хийгдэж байна гэхээр яа харахгүй одоо 11 төв дээр ирж байгаа өргөдөл гомдлын агуулгыг хараад үзэхээр иргэдийн хууль тогтоомжоор зохицуулж байгаа харилцааны мэдлэг бол бас харьцангуй хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр ууг нь бол нөгөө хэмнэлтийн хуулиар чинь хууль тогтоомжийг сурталчлах боломж нь төрийн байгууллагуудад байгаа боловч яг энэ ялангуяа шинээр батлагдж байгаа хууль тогтоомж за одоо өдөр тутам амьдралд одоо үйлчилж байгаа журам стандартуудыг сурчлах ажил бол бас харьцангуй хязгаарлагдмал хийгдэж байгаа юм болов гэдэг дүгнэлт манай газраас бас засгийн газрын танилцуулга дээр өгсөн байж байгаа. За гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд бид нар одоо энэ журмаараа л бүртгэж ангиллыг нь илүү тодорхой болгож гаргаж ирэх гээд байгаа. Өмнө нь бол зүгээр нөгөө иргэдээс гээд явждаг гадаадад байгаа мó Монголдо байгаа иргэн өргөдөл гаргаад байгаа мó хүсэлт гаргаад байгаа мó гэдэг юм бас тодорхойгүй яваад байсан. За үүнийг бид нар энэ журмаар илүү тодорхой болгож одоо ангиллыг тусад нь нэмж оруулж байгаа. За ерөнхий сайдын ирж байгаа гомдол дээр илүү томилгоотой холбоотой асуудал анхаарал татж ийн гэдэг нь ихэнх нь одоо бас ажилд орох хүсэлт байсан. За түүнчлэн нөгөө хэрэг эрхлэх газрын дотоодын томилгоотой холбоотой асуудлууд бол яг энэ 3 дугаар улирал дээр бас байсан. За хариуцлага өргөдөл гомдолтой холбоотой хариуцлагын асуудлыг байгууллага болгон журмалж шийдвэрлэж байгаа. За нийслэл дээр миний слайдн дээр бас гарах гэж байгаад хараахан үзүүлж чадсангүй. Нийслэл дээр бол хариуцлага одоо процесс маш тодорхой өдөр хоногоор нь заагаад өгчихсөн журмалсан байж идэг. Тэгэхээр тэр хугацаанд өргөдөл гомдлыг шилжүүлэх, шийдвэрлэх, судлах үйл ажиллагаагаа явуулаагүй бол одоо хариуцлага тооцох юм журам байгаа. Байгууллага болгон үүнийг мөрдөх ёстой. За барилгын салбартай холбоотой гомдол яагаад гэх вэ гэхээр нийслэл дээр ч гэсэн гарсан нэг орон сууц нийтийн ашиглалтай холбоотой, түүний дагсан дэд бүтцтэй холбоотой гомдлууд бас бүртгэгддэг асуудлууд байгаа.
Нэмж хариулт босно тий. За дараагийн Батэрдэн гишүү.